Торгоны зам 2016 олон улсын оюутны хөл бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах ёслол 9-р сарын 13-ны орой Өвөр Монголын багшийн их сургуулийн шинэ сургуулийн хотгонд боллоо. Энэхүү тэмцээнийг Өвөр Монголын багшийн их сургууль зохион байгуулсан юм. Тэмцээн нийтдээ 5 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд Хятад, Монгол, Орос 3 орны ихтэй сургуулиудын нийт 8 хөл бөмбөгийн баг оролцсон байна. Ингээд эцсийн дунд Өвөр Монголын их сургуулийн хөл бөмбөгийн баг тэргүүлсэн бол Оросын холбооны улсын Москвагийн улсын их сургуулийн баг удаалж Өвөр Монголын багшийн их сургуулийн баг 3 дугаар байр эзэллээ. Хөл бөмбөгийн тэмцээн нь Өвөр Монголын багшийн их сургуулийн торгоны зам олон улсын наадмын нэг хэсэг бөгөөд Өвөр Монголын багшийн их сургууль торгоны зам олон улсын наадмыг жил бүр уламжлалт болгон зохион байгуулахаар болсон юм. Түүнчлэн торгоны зам дагуух улс орнуудын ихтэй сургуулиудыг цаашид илүү өргөн хүрээтэй хамруулна гэдгээ зарлалаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол улсын соёлын урлагийн их сургуулийн оюутнууд, Өвөр Монголын багшийн их сургуулийн оюутнууд хамтран урлагийн тоглолтоо өргөн барьж, хурсан олны сонор мэлмийг ялаалаа. Бид нар 2016 оны 9 сарын 9-ний өдөр Монгол улсаас гарч ирсэн. Тэгээд 2016 торгон замын энэ оюутнуудын олон улсын наадамд оролцохоор Монголоос нийтдээ 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй соёлын урлагийн их сургуулийн оюутан багш нар одоо Өвөр Монголд хүрэлцэж ирээд байна. Тэгээд Өвөр Монголд яагаад ирсэн гэхээр бидэнтэй их олон жилийн одоо хамтын ажиллагаатай багшийн их сургууль гэж байгуулга байгаа. Тэгээ багшийн их сургуулийн санаачилгаар энэ олон улсын наадамд одоо манай оюутнуудын уран зургийн үзэсгэлэн дээрээс нь бас манай оюутнуудын дуу, бүжиг, жүжиг, хөгжмийн энэ том одоо бүрэлдэхүүнтэй тоглолт ивсэн. Тэгээ бид нар 11-нд одоо багшийн их сургуулийн төв сургууль дээр одоо бие даасан уран бүтээлийн тоглолтоо маш амжилттай тоглосон. 12-нд одоо энэ бас багшийн их сургуулийн шинэ байранд бие даасан уран бүтээл 2 дахь бас амжилттай тоглосон. За өнөөдөр буюу одоо өнөөдөр хаалтын өдөр манай сургуулийн оюутан одоо багш нар маань багшийн их сургуулийн одоо бас оюутан багш нартай хамтарч төгсгөлийн хамтарсан тоглолтоо маш амжилттай хийлээ. Үндсэндээ бол бид нар Өвөр Монголд ирсэн одоо хамтын ажиллагааныхаа дагуу ирсэн айлчлал тоглолтыг бол маш их өндөр амжилтаар Өвөр Монголд бол монголчууд хүрч тесрэлт хийлээ гэж үзэж байна.